Сайн байцгаана телевиз үзэгчдээ таны мэдээллийн хөтөлбөрийн 15 цагийн мэдээ эхлэхэд бэлэн боллоо. Үзэгч та бүхэн анхаарлаа хандуулно. За өнөөдөр төв цэвэрлэх байгууламжийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. За Монгол Улсын засгийн газар 1964 онд баригдсан төв цэвэрлэх байгууламжийг шинжилэн барих ажлыг үүрэг болгож энэ жилээс эхлэн энэ томоохон бүтээн байгуулалт хэрэгжиж эхлэхээр болсон байгаа. За энэ ажлыг бүгд найрамд хятад ард улсын одоо 1 тэрбум $1 хөнгөлөлтөө зээлийн хүрээнд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих одоо төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн байгаа юм. За ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайд хүрэлцэх барилга хот байгуулалтын сайд Бадил хаан за бүгд найрамдах хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчил сайд Шин хаймын болон засгийн газрын гишүүд нийслэлийн удирдлагууд болон бусад төлөөлөгчдийн хамтаар оролцсон юм а. За шинэ цэвэрлэх байгууламж нь биопруудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбай 24.7 га талбайд буюу 61% нь төслийг хэрэгжүүлэх шаардлагатай барилга байгууламжийг барих юм байна. За мөн шаардлагатай авто зам, явган үний зам болон ногоон байгууламжийг давхар барихаар болсон байна. За ингэснээр бол энэ шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар 25,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай асар том байгууллага болох ёстой. За ингэснээр энэхүү байгууламж нь 3 үе шаттайгаар үйл ажиллагаагаа бас явуулах юм байна. За энэ дээр дурдах юм бол хадваргүйжүүлэлт. За тэгээд лаг боловсруулан хий гаргаж эндээс гаргасан мөн лаг боловсруулах үйлдвэр нь эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж тусгасан байгаа. За эрчим хүч үйлдвэрлэснээр бол одоо өөрсдийн үйлдвэрийн дотоод захилгааныг бүрэн хангах боломжтой гэж үзэж байгаамаа. За энэхүү барилгын ажлын бас дийлэнх хувийг бол Монголын таалаа гүйцэтгэн ажиллах тийм таатай мэдээлэл байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ энэхүү сурвалжлагыг хүргэж байна. Эрхэм мөндөд зочдоо. Эрхэм мөндөд элчин сайдаа энд хүрэлцэн ирсэн нийт хүмүүст энэ сайхан өдрийн мэнд хүргье. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ дахин баяр хүргэхийн зэрэгцээ. Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газруудын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинжлэх зорилт тусгагдсан байт юм а. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хүн амын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэг гүйцэтгэх энэхүү төслийг бүгд найрамдах хятад ард улсын засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж төслийн ажлыг өнөөдөр барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж байгаадаа чин сэтгэлээс баяртай байна. Өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааны үр дүнд 40, 50, 120 мянгатын орон сууцны хороолол, инх тайвны гүүр, налахын авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд бий болж манай улсын иргэд он удаан жил үр өгөөжийг нь хөтөрж ирснийг би энэ чаас зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Олон улсын стандартын шаардлагад нийцсэн дэвшигтэй технологи бүхий бохир ус цэвэрлэх орчин үеийн байгууламжийг шинээр барих энэхүү төсөл нь хоёр улсын хамтын ажиллагааны баялаг түүхийн хуудсыг нэгээр нэмсэн Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахад хүлхэц болсон их бүтээн байгуулалт болно гэдэгт би итгэлд өгс байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинжлэх энэхүү төслийн хамт мянганы сорилтын корпорацийн босолтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх саарл усны үйлдвэр бас шинээр ашиглалтанд орох учиртай. Энэ хоёр хоорондоо бас хүн холбоотой ажиллана. Эдгээр төслүүдийг цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлснээр нийслэлийн ард иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин сайжрах юм. Бид нар энэ төслийг хэрэгжүүлэх талаар олон жил бас ярьсан. Өнөөдөр ингээд албан ёсоор ажил хэрэг болж байна. Энэхүү төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахад идэвхтэй оролцсон бүгдээ хятад улсын гадаад улсын худалдааны яам, бүгдээ хятад улсын улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд элчин сайд, яамны хамт олон Монгол улсын сангийн яам, барилга хот байгуулалтын яам, гадаад харилцааны яам,
нийслэлийн засаг даргын хамгийн газар болон хамтран ажилласан бүх байгууллага хүмүүст Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Миний 2017 он Монгол Улсын ерөнхий сайдад тохон томилогдсныхаа дараахан энэ цэвэрлэх байгууламж дээр ирж ирснийг та бүхэн маань бүгдээрээ санаж байгаа. Тэр үед энэ ч байсан хэвлэл мэдээлэл ихэнч байсан. Холбогдох албаны хүмүүстэй ирж цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг яаралчилж, хурдлуулж, зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай хийж, санхүү хөрөнгө мөнгөний их усрыг олж, энэ Улаанбаатар хотын 1.5 сая хүний ахуй амьдралтай холбоотой энэ асуудлыг шийдвэрлэх явдал ерхий сайдын бас өмнө дэвшүүлсэн нэг том зорилт байсан юм. Үүний дараахан би бүгднээ хятад улсад албан ёсны ажлыг хийж, СЧП-ийн дарагтаа уулзаж, бас хятадын ерхий сайд Ликоцын дарагтаа уулзаж, энэ цэвэрлэх байгууламжийн асуудлаар хөрөнгө санхүүгийн асуудлуудыг бас ярьж тэнцээ албан ёсоо шийдвэрлэж байсан юм аа. Тэгээ өнөөдөр энэ маань ажил хэрэг болж байна. Элчин сайд танд их баярлалаа. Энэ ажлыг зохион байгуулахаар хүрэлцэн ирсэн одоо компани нөхдөөд Монгол хятадын одоо барилгын компани хамт олон та бүхэн дахин амжилт хүсье. Энэ бол үнэхээр том бүтээн байгуулалт. Том бүтээн байгуулалт. Нефтийн үйлдвэрээ бид нар барьж байна. Том бүтээн байгуулалтын ажил эхлэн явчлаа. Сарл усныхаа үйлдвэрийг барина. Бас ажил нь эхэлж байна. Сайн түлшний үйлдвэрээ барьж байна. Ажил нь явж байна. 5 толгойн төмөр зам цахилгаан станц гэдэг олон том бүтээн байгуулалтын ажлууд энэ хавар эхэлж байна. Одоо энийгээ бид нар бүгд нэг ажил хэрэг болох хэрэгтэй. Сэтгэл хөдлөл ямар ч ажил бүтдэг юм аа гэдэг бол энэний нэг тод жишээ гэж бодож байгаа. Сэтгэл гарах хэрэгтэй, зүтгэл гарах хэрэгтэй. Манай ард түмэн бол хийж бүтээж чаддаг юм ард түмэн гэдгийг бас харуулдаг. Ажилсаг ийм сайхан ард түмэн. Тэр нь Улаанбаатарын ард түмний олон жил одоо сэтгэлийн зовоосон эрүүл мэнд амьдрал ахуй орчинд нь сөргөөр нөлөөлж исэн энэ одоо цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил албан ёсоор эхэлж байна. Улсын ерөнхий сайдын хувьд би маш их сэтгэл өндөр байна. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлж байгааг илэрхийлье. За эрхэм хүндэт Монгол Улсын ерөнхий сайд, эрхэм хүндэт элчин сайд, эрхэм хүндэт зочид төлөөлөгчтэй та бүхэнд өнөөдөр төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нээлтийн ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Халуун минь хүргэе. За Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж бол анх 1964 онд баригдаад тэрнээс хойш шинжил хийгдсэн боловч өнөөдрийн одоо шаардлагыг хангахгүй байгаа учраас шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажил бол 2001 оноос эхлээд энэ асуудал яригдсан юм байна. Тэгээд олон засгийн газар дамжаад өнөөдөр ингэ шийдэгдэж байгаадаа би маш их баяртай байна. За энэ цэвэрлэх байгууламжийг барих ажлыг бол ерөнхий сайд надад та толгойгоор хариуцнаа гэж даалгасан. Тэгээ энэ хүрээнд бол бас энэ хятадын элчин сайдтай манай гадаад харилцааны сайд байна, сангийн сайд бид нар бүгдээрээ хамтраад хүчин зүтсний үр дүнд бол өнөөдөр энэ ажил маань биелэлээ болоод бодит ажил болоод өнөөдрийн ажил эхэлж байгаадаа би туйлын баяртай байна. За энэ төслийг хэрэгжүүлэхэд бүгд найрамдах Хятад улсын засгийн газар бас хөнгөлтэй зээлээ шийдвэрлсэн. Тэгээд саяхан тендер шалгаруулад бид нар бүгд найрамдах Хятад улсын бас урдаа барьсан тэргүүний ажлын туршлагатай өрдөө өмнө цэвэрлэх байгууламж барьж байсан ажлын туршлагатай 2 том компани түншил барихаар ингэж шалгарсанд бид бас баяртай байна. Манайд бас өмнө энэ том бүтээн байгуулалтын ажил хийж байсан бүгд найрамдах Хятад ард улсын China Tissue Civil Construction мөн Beijing Construction Group гэсэн 2 компани хамтарсан консорциум энэ ажлыг хийхээр гэрээ байгуулад өнөөдөр бид шавьтай байж байна. За энэ цэвэрлэх байгууламжийг бид нар 3 жилийн хугацаанд барина. За өнөөдөр энэ арга хэмжээнд оролцож байгаа энэ техник хэрэгсэлтэй компаниуд бол 3 жилийн хугацаанд нэр төртөө энэ ажлыг хийж өгснө гэхэд бас итгэл төгс байна. За бид нар гэрээ байгуулалтаа бас Монголын талын компаниуд бас оролцохоор болсон.
50% нь дотоодын барилгын материалуудыг бас ашиглахаар болсон. Мөн 50% нь одоо дотоодын манай Монголын ажлын хүчин оролцохоор ингээд гэрээ байгуулсан. За хүчин чадлын хувьд бол 2014 онд хийгдсэн тэжүүгээрээ хоногт 250 мянган метр куб одоо лаг боловсруулах хүчин чадалтай. Тэгээд лагийг бүрэн боловсруулж өөрөө эрчим хүч гарган ашиглах орчин үеийн шинэ технологиор шийдэгдсэн шийдэл бүхий цэвэрлэх байгууламж баригдана. Мөн цэвэрлэх байгууламжаас гарсан саарл усыг энэ 4-р сахилгаан станцын хөргөлтийн системд ашигласнаар манай улсын Улаанбаатар хотын цэвэр усны нөөц нэмэгдэх бас боломж бүрднэ гэж ингэж үзэж байгаа. За цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсноор өнөөдөр Улаанбаатар хотод өндөрч байгаа бохирын өндөр арилна. Усыг бол олон улсын тэр стандартын манай улсын стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэнэ. Мөн хамгийн гол нь Улаанбаатар хотын агаар усны бохирдол хөрсний бохирдол бол арилах давуу талтай юм аа. Мөн цаашдаа бид нар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлж оролцуулах энэ дээр бол инженерийн дэд бүтцийг одоо шийдэх асуудал дээр бол маш их өрнөн өгнө гэж бид нар ингэж үзэж байгаа. За ингээд төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн хамтран ажилласан бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа онц өгөөд бүрэн элчин сайд ноён шин хамын болон бусад холбогд хүмүүстэй талархал илэрхийлье. Баярлалаа. Тэр олон жил ярьлаа шүү дээ тийм ээ. 2001 оноос хойш бид нар нэг төв цэвэрлэх байгууламжийн асуудал яриад л нэг шинжлэх юмсан, шинээр барих юмсан, засвар үйлчлэгээ хийх юмсан ингээл одоо хэн болгоны л одоо асуудал болсон ажил маань өнөөдөр ингээд шийдэгдэж байгаад би бас баяртай байна. Төв цэвэрлэх байгууламж нь бол олон улсын стандартын шаардлага хангасан ийм сайхан төв цэвэрлэх байгууламж байгуулагдана. Улаанбаатар хотын 1.5 сая хүн амын одоо ахуйн амьдралтай шууд холбоотой. Дээр нь энэ үйлдвэртэй бас зэрэгцээд саарл усны үйлдвэр бас байгуулагдана тийм ээ. Энэ хоёулаа хосолж ажиллана. Цэглэгээ станцуудыг усаар хангана. Ахуйн хэрэгцээний одоо саарл усыг Монгол улс түүхэндээ анх удаа ахуйн амьдралдаа ашигладаг болно. Цаашдаа одоо Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд энэ цэвэрлэх байгууламж асар том үүрэг гүйцэтгэнэ. Би 2017 онд ерхий сайд болчоод энэ чи одоо албан ёсоор ирж холбогд галбаны хүмүүстэй ирж үүрэг даалгавар өгч энэ ажлыг маш яралтай шуурхай шийдвэрлэх чиглэлээр үүрэг өгч хөрөнгө санхүүгийнхний асуудлыг одоо хөөцөлж эхэлсэн. Тэгээ өнөөдөр техник эдийн засгийн үндэслэл бүх юмуд нь хийгдээд хөрөнгө санхүүгийнхний хөөсөр шийдэгдээд ингээд барилгын ажил одоо албан ёсоор эхэлж байгаад үнэхээр их баяртай байна. Манай Улаанбаатар хотын нийт ард иргэдүүд бас баяртай байгаа гэж бодож байна. Нөгөө үнэрнээсээ сална тийм ээ. Маргааш Монгол Ардын намын түүхт баярын өдөр болно. Тэгэхээр ер нь Монгол Ардын нам таны тэргүүлсэн засгийн газар ер нь сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөр хэдэн хувь хэрэгжүүлж чадсан гэж харж байгаа. Тэгээ одоо бид нар бас тодорхой хэмжээнд цаг хугацаа байна. Одоо дандаа бүтээн байгуулалтын ажлуудын цаг хугацаанууд үлдэж штэ тийм ээ. Ямар ч байсан одоо сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээр хийхээр хийсэн гол бүтээн байгуулалтын маань ажлууд ингээд ажил хэрэг болоод эхэлчлээ. Одоо хамгийн гол нь хурдан шуурхаад хийж гүйцэтгэх хэрэгтэй байна. За баярлалаа. За энэ шалгарсан хоёр компани бол хоёулаа туршлагатай компани. Хятад улсууд бас цэвэрлэх байгууламж барьж байсан. Монгол улсууд бас бүтээн байгуулалтын ажил хийж байсан шалгарсан хоёр компани консорциум энийг барих юм байгаа. Тий. Манай үндэсний компаниуд оролцсон. Энэ гэрээний онцлог бол нийт ажлын гүйцэтгэлийн 50% бол Хятад компани, 50% нь бол манай дотоодын оролцогч компаниуд хийх юм байгаа. За ажиллах хүчний хувьд бол 50% Хятадын тал, 50% бол манай тал. Манай Монгол улсад үйлдвэрлэж байгаа материалыг бол барилгын материалыг Монголын талаас хангана гэсэн юм давуу талтай. За ашиглалтанд орсны дараа бол 1 жил хугацаа 6 сарын хугацаанд бол манай ажилтныг сургана. Жилийн дотор зөвшөөрүүлээд тэгээ манайд бол бүрэн хөлөөлөж өгнө. Бохир усны үн төлбөрт ер нь өөрчлөлт орох болоо. Ер нь энэ мянганы сорилын сангийн төсөл бол манайд хэрэгжин штэ. Эндээс гарсан саарл усыг бол бас үйлдвэр байгуулад энэ эрчим хүчний станцын хөргөлтийн системд ашиглах юм байна. Тэрүүнтэй хамт энэ манай нөгөө төлбөрийн системийг бас шинжлэх ажил бол хийгдэнэ. Төслийн хүрээнд бол энэ хийгдэнэ. Уулаас барайсан шүү дээ. Энэ ажил ямар шийдвэртэй явж байна. Дахиад нэмэх үү? Энэ сервис төв буюу бид даасан
дэд үтсийн төвүүдийг нийслэлийн дүүргүүдийн хороо гэр ороолууд дотор барьж байгаа. Эхний ээлж нь ашиглалтанд ороод явж байгаа. За цаашаа ингээ үргэлжлээд олон одоо дэд үтс бие даасан дэд үтстэй энэ төвүүд ашиглалтанд орно. Тэгснээр иргэд заавал газраа зарж хойлж эсвэл одоо байр орон сууц нийтийн орон сууц гэхгүйгээр төвийн дэд үтсээс ялгаагүй юм дэд үтсийн их усүр дээр өөрсдийнхөө одоо орон сууцыг барих одоо орон сууцаас хайжуулах замаар хамгийн одоо орчин үеийн тийм одоо хотхнуудыг бий болгохын боломж нь бүрдэж байгаа. Тэгээ эхний энэ ажил бас их үр дүнтэй хэрэгжиж байгаа учраас цааш нь бид төлөвлөгөөнийхөө дагуу дэд төвүүдийг бариад ашиглалтанд оруулаад явна. Ингэснээр бол гэр орны нөгөө дахин төлөвлөлтийн ажил эрчимжин түүний хажуугаар бас орон сууцны хотхон хорооллуудаа төслүүдийг зэрэглүүлээд явахаар гэж төлөвлөж байгаа. 19 онд гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд тэгшнээ төрөлсүүлсэн бай. Ямар зоригтой ажлууд хийгдэх вэ? За гэр хорооллыг дахин төлөвлөх буюу энэ айл өрхүүдийг орон сууцч ажлууд нийслэлийн орон сууцны корпорацийн шугамар барилгын байгуулалтын яамтай бас одоо хамтрах дээрээс нь төрийн орон сууцны корпорацийн шугамар гэдэг олон одоо байршлуудад төслүүд эхэлж байгаа. Ярмаг Баян Ошуу за тэгээд бусад одоо байршлуудад төслүүд эхэлж байгаа. Энэ төслүүдийг эрчимтэй явуулахын тулд бид нэр барилгын одоо хамгийн сүүлийн технологиг ашиглах, дээрээс нь цаг хугацаа хэмнэх, хөрөнгө зардал хэмнэх, тэгээд аюулгүй байх. Бидний ярьдаг зөвхөн орон сууцчулна гэдэг цаг хугацаатай уралдаж хөрөнгө мөнгө хэмнэх замаар чанаргүй орон сууц бариад иргэд насаараа одоо ажиллаж хөдөлмөрсөн хөрөнгөө барьцаалаад авдаг. Гэр бүлээрээ удам өгсөөгөр орон сууцтай болгож ирээдүгөө барьцаалаад авдаг энэ байр аюулгүй байх ёстой, чанартай байх ёстой гэдэг энэ шаардлагуудыг бас тавьж эхэлж байгаа. Тэр хүрээнд одоо аюулгүй байдлыг хангасан энэ төлөвлөлтүүд хэсэгчлэн төлөвлөлтүүд хэрэгжээд явна. Тэрний хажуугаар бас шинэ дүүрэг хотыг дагуул хотыг байгуулах ажлыг дээрээс нь эдийн засгийн тусгай бүсийг байгуулах ажлыг хийгээд яваа. Тэр хүрээндээ бол олон энэ одоо хотхон орон сууцны төслүүд амжилттай хэрэгжинэ гэж бодож байгаа. 15 цагийн таны мэдээллийн хөтөлбөр энэ түрээд өндөрлөж байна. Үргэлжлүүл үзэгч та бүхэндээ цаг агаар мэдээг хүргэж байна.